Өнөөдөр бол жилийн хамгийн эхний шаббат өдөр. Шинэхэн боломжуудаар дүүрэн цаг мөч. Дэлхий дахинд баг хүн бүрл шин зорилтуудыг тавьдаг. Зарим нь шин байшинтай болох, шин газар амьдрах, хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх, эсвэл өсөн дэвчих гээд өөр зорилтууд тавьдаг. Зарим хүн ирээдүгээ хамтдаа дуулах хань ижлийн эрэлт гарч байхад энэ талаар огт бодож төлөвлөөгүй ч нэгэн бас байдаг. Бид өөрсдийгөө дэлхийн сүүлчийн цаг үед амьдарч байна гэж боддог. Энэхүү сорилт бэрхшээлээр дүүрэн цаг үед бидний зарим хүсэл мөрөөдлүүд маань биелэхгүй ч байж болох юм. Учир нь Есүсийн зөвнөл заавал биелэх бол. Түүний амласнаар энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхийд даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ гэсэн байдаг. Тэгэхээр түүний хүслийг бүрэн биелүүлэхийн тулд та ямар зорилт тавьж байна вэ? Итгэгч хүн бүр энэхүү сайн мэдээг хувьчлан түгээх шийдвэр гаргах зайлшгүй хэрэгтэй. Бидний өмнөх үеийнхэн өөрсдийн хийх ёстой зүйлсээ зохих хэмжээний хүчин чармаалт гарган байж хийсэн. Харин одоо бидний үе ирлээ. Бид далай тэнгисийг гатлахгүй ч хөрс зэрэгэлдэх хүмүүстэй номлож эсвэл өөрсдийн 10% хандвар сайн мэдээ түгээгч нарт дэмжлэг үзүүлж болох юм. Өргөлөө өргөснөөр бид магадгүй амьдралдаа хизээч уулзахгүй тэр хүмүүсийн амьдралд үрдийн өөрчлөлтийг өгч болох үс хэмжээнд хүрдэг. Өнөөдөр бид зорилгоо тодорхойлохоор дуудагдж байна. Гэхдээ зөвхөн өөрсдийн төлөө биш, харин Бурхны төлөө. Христийн хайрыг дэлхийд түгэх гэсэн өөрсдийн тэргүүн дуудлагыг санацгаая. Олныг хамарсан хөдөлгөөн арга хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа тань дэлхийн эргэн тойронд байгаа зүрхнүүдэд хүрч буй хэрэг юм. 10% болон амлсан хандваа буцаан өргөхдөө өөрсдийн хүслийг хоош тавьж Бурхныг ихэнд тавьцгаая.